ажилладаг бүхэл одоо эрдэмтэд судлаач салбарынхаа ирсэн. За энэ салбар маань өөр асар том салбар, асар их одоо том асуудлуудыг бид нар богино хугацаанд яаралтай шийдэхийн тулд энэ салбарт ажиллаж исэн бүх холбоодуудыг нэгтгэж нэгдсэн холбоог бас байгуулж чадсан. Тийм учраас одоо нэгдсэн холбоодууд бол яамтайгаа засгийн газартайгаа их хурлтайгаа ингээм хамтраад ажлуудаа шийдвэрлэхэд их дөхөн болж байгаа гэж хэлж болно. За манай засгийн газраас дэвшүүлсэн 14 мега төсөл байгаа. За энэ 14 мега төслийн хамгийн чухал төслүүд нь бол яа харахгүй усны төсөл. За нэгдүгээр төсөл бол Эгийн голын усан цахилгаан станцын төсөл бол 1964 оноос анх Монгол улсад яригдаж эхэлсэн байдаг. За энэ хооронд бол бас олон бэрхшээл тохиолдож одоо саад тотгорууд байсан. За манай засгийн газраас бас энэ тал дээр дөрвтэй арга хэмжээ авч ажилласны үр дүнд үйл ажиллагаанууд маань яг одоо бидний төлөвлөснөөр төлөвлөгөөний дагуу явж байна. За энэ салбарт бид хэд хэдэн судалгааны ажлууд хийх ёстой, байгаль орчинд нөлөөллийн ажлууд хийх ёстой. Ялангуяа урс цэцэн тохируулга дээр одоо яг шинжлэх ухааны үндслэлтэй тооцоо судалгаа гарсан байх ёстой. Ингээд өнгөрсөн 7 хоногт Монгол Улсын засгийн газраас Эгийн голын усан цахилгаан станцтай холбоотой байгаль орчны үнэлгээний зардлууд болон туслах далангийн тээзүү боловсруулах зардлыг баталж өгсөн байгаа. Ийм учраас энэ асуудал бол одоо яг төлөвлөгөөний дагуу одоо хийгдэж байна гэж ойлгож байна. За хоёрдугаар асуудал бол олон жил яригдсан хэрлэн тоон, за орхон онг гэх төслүүд байгаа. За тэгэхээр бид бол хэрлэн тоон төслийг яг одоохондоо өнөөдөр ямар шатандаа явж байгаа гэхээр тээзүү боловсруулах шатандаа явж байгаа. Энэ тээзүү боловсруулагдаж дууссаны дараа бид энэ төслийг бол яг яаж хэрэгжүүлэх юм, хичнээн төгрөгийн төсөл хөтөлбөр одоо санхүү хөрөнгө шаардлагатай байгаа юм одоо яаж хэрэгжүүлэх үү гэдгээр ярина. За өнгөрсөн 7 хоногт мөн одоо засгийн газрын гандүмэр сайдаар ахлуулсан бас ажлын хэсэг хуралдсан. Энэ бол онг голоос улаан нуурыг сэргээх экологийн маш том төслөө бид эхлүүлье гэдгийг бол ярилцаж тохирсон байгаа. Тэгээд дараагийн 7 хоногийн засгийн газрын улаар одоо онг голоос хэрхэн бид одоо энэ усыг татах уу, яаж одоо улаан нуураа сэргээх вэ? Энэ улаан нуур сэргэснээр маш олон асуудлууд шийдэгдэнэ. Тийм учраас энэ ажлууд бол яг ингээд бидний төлөвлөсний дагуу бас явж байгаад бол таатай байна. Мэдээж одоо хилийн усны асуудлууд бол байгаа. Энийг бол хоёр хөрштэй хилийн усны хилцээрүүдийн төвшин гэдгээр хэлцээд явна. Эгийн голын зардал хэд байгаа бол өмнө францчуудаар хэдийн хэмжээний зардал гарсан юм. Юу нэ? Эгийн голын усны байх төслийн судалгаан дээр тэгэхээр өнгөрсөн 7 хоногт бол манай яамнаас одоо 2 тэрбум төгрөгийг бид одоо өөрсдийн төсөөсөө гаргах ёстой. За эрчим хүчний яамнаас ингээ 2 тэрбум. За яг далангийн туслах далангийн тээзүүдээр 1.5 тэрбум байгаа. Энийг одоо гантөмөр сайдын одоо яам хариуцж гаргаад за мэдээж үйлдэлсний баг зэрэг мөнгө үлдэн 2 орчим тэрбум төгрөг энийг 26 оны төсөвт суулгах замаар хэн хамгийн гол нь одоо яг энэ мүс хайлахтай дулаархаас өмнө бид нарын судалгааны одоо ажлуудаа бас явуулах шаардлагатай байгаа. Тэгээд ингээд нийт 8 орчим тэрбум төгрөгийг бид ямар ч байсан энэ судалгааныхаа ажлуудыг төлөвлөгөөний дагуу явуулахад шаардлагатай байгаа. Бид төлөвлөгөө гаргасан. Төлөвлөгөөний дагуу 2026 оны 1-р одоо улирлыг яг энэ дүгнэлтэд гаргахаар одоо хичээгээд ажиллаж байна. Францчуудаар хийсэн судалгаа хэдэн төгрөгийн зардалтай болсон юм бэ? За тэгэхээр тэр яг зардлыг бол би одоо хэлж мэдэхгүй. За бид бол француудаар төсөл хийлгэсэн. За манай улсын эрдэмтэд хийсэн маш олон одоо төслүүд байдаг. За Оросын албаны улсын эрдэмтдийн төслүүд байгаа. Гол нь эгийн гол дээр ямар асуудал үүсэж байгаа вэ гэхээр сэлэн мөрөн байгаль нуурын одоо цутгал байдаг. Ингээ 20 орчим хувийг бүрдүүлдэг учраас бид бас энэ дээр яа харахгүй одоо байгаль нуурын одоо усны 50 орчим хувь буюу дэлхийн усны цэнгэг усны нөөцийг 20 орчим хувийг байгаль нуур дангаараа одоо эзэлж байгаа учраас энэ дээр одоо дэлхийгээрээ энэ дээр дэлхийн одоо ЮНЕСКОгийн дэлхийн өв бас хамтарч ажиллаж байгаа. Бид нар шаардлага тавьж байгаа. Энэ гарах тээзүүнүүд бүгд энэ олон улсын шаардлага хангасан байх ёстой гэж үздэг. Тэгэхээр бидэнд байгаа энэ олон жил хуримтлуулагдсан бүх төслүүдийг бид нар нэгтгээд нэгэнт хийгдсэн төслүүдийг бол бид дахиж хийхгүй шинээр зайлшгүй
хийх шаардлагатай байгаа төслүүдээ хийгээд явж байгаа. Усны төслүүдээс гадна энэ гол горхийн бохирдлын асуудал нэлээд байна. Тухайлбал туул гол бол маш олон одоо аймгаар дайрж явдаг тий. Гэвч бохирдол маш өндөр байна гэж. Хотын энэ одоо усны асуудал одоо дээж авахар мөг өдөртөө шүлэн нэлээд сүртэй амар мэдээлэл өгөөд идэг шүү дээ. Яг одоо гол горх булаг шандыг сэргээх, гол нууруудыг хамгаалах, бохирдлыг одоо бууруулахад яг юу зөв байлгах ямар ажил хийж маш чухал асуудал байна. Тэгэхээр манай одоо энэ орны ялангуяа одоо туул гол бол маш бохирдсан байгаа. Тэгэхээр туул голын асуудал, за туул голыг энэ бохирдлоос хамгаалах, за эхийн хамгаалах дээр бид одоо маш чухал ажлууд хийж байна. Маргааш одоо энтхэг улсаас ирсэн одоо судлаачтай уулзсан туулын одоо эхэнд бид нар том усан сан байгуулах ажлуудыг бас олон жил ярьсан, энийг бол ярьж байгаа. За манай салбарын хувьд бол байгаль орчны том одоо судалгааны төвтэй байдаг. Тэгэхээр энэ төв маань Яармагт байрладаг, энэ төв маань өөрийн гэсэн лабораторитой. За бид бол энэ лабораториудаа одоо яг зориултын дагуу одоо гаргаад шинээр нээхээр ажиллаж байна. Тэгэхээр энэ лабораториуд ингээд яг үйл ажиллагаагаа 100% яваад эхэлснээр бид нар бас энэ бүх одоо энэ гол горхийн одоо бохирдол энийг бол үдийн нарийн гаргах те шинжлэх ийм одоо боломжууд бол бас нэгдэнэ. Одоогийн бидний одоо судалгаагаар бол туул гол бол асар их бохирдсан байгаа. Энийг бол яаралтай арга хэмжээ авах ажлууд бол хийгдээд эхэлсэн байгаа. За би бас түрүү гол үгэндээ хэллээ, манай хэвлэл мэдээллийн сайн сурталчлаад өгөх хэрэгтэй. Ногоон дээвэр аяныг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Энэ бол гэр хорооллын хашаандаа одоо байгаа айлууд усаа цуглуулж чадахгүйгээс бид нар маш их усыг одоо гадаргуу руу алдж байгаа. Би тэгээд нэг тоо хэлсэн. Цистернээр яривал зөвхөн нэг удаагийн боргоор 6000 цистерн усыг бид нар шууд гадарга руу усгаж байна. За энэ өөрөө ямар хор нөлөөтэй вэ гэхээр хөрсний бохирдлыг үүсгэдэг. Энэ ус бол шууд одоо ингээд зарим нөгөө жорлон нөхөн жорлонгийнхоо чүхэн жорлогоо нийлээд урсаад хөрсний бохирдлыг бий болгож байгаа учраас бид нар ногоон дээвэр аяныг хэрэгжүүлээд айл бүхэн ядаж 200 литр усыг одоо тосооч ингээд энүүгээрээ хашаандаа мод тариач гэдэг ийм одоо усаа хэрэглээч гэдэг ийм уриалгыг бол дэвшүүлж байгаа. Тэгэхээр энэ за 25 онд хийх ажил бол 330 сум хөв цөөрөм аян байгаа. Сая одоо Монголын үндэсний бүхий холбоо бол бид энэ дээр хамтарч ажиллая гэж маш сайхан одоо уриалга гаргаад сануун бичиг байгуулсан. Тэгэхээр бүхчүүд маань бас өөрийнхөө суманд энэ хөв цөөрөн байгуулах ажил дээр бид нартай хамтарч ажиллахаар босоо бид нар их баяртай байгаа. Тэгэхээр ингээ энэ бол зөвхөн нэг яамны ажил биш, нэг төслөөр санхүүждэг ажил биш. Энэ бол иргэн бүрийн оролцоо, аж ахуйн нэгж бүрийн одоо орон нутаг бүрийн маш чухал одоо оролцоон дээр одоо тулгуурлаж байгаа. Бид ингээд цэнхэр алт гэд нэрлэж байгаа. Гэхдээ энэ бол яг цагаад л бол ус бол алтнаас үнэтэй ийм одоо бүтээгдэхүүн. За өнөөдрийн энэ сэдв бол нөгөө мөсөн голын асуудал байгаа. Энэ бол аюулын харанга дэлдэж байгаа асуудал. Ер нь бол тооцоогоор 2050 он гэхэд Монгол орны энэ бүх мөсөн голууд бүгд хайлаад дуснаа гэдэг ийм тооцоо байдаг. Тийм учраас бид нар 2040 оноос одоо усны хомсдолд ороод эхэлнэ. Өнөөгийн хэрэгжилж байгаа усны 40-с 50%-ийг одоо бас хэрэглэх боломжгүй болж ирэх одоо ийм тооцоо байдаг учраас маш яаралтай одоо гүний усны судалгаануудаа хийх, усны хангамжаа нэмэгдүүлэх энэ эрдэм шинжилгээний ажлуудыг хийх шаардлагатай учраас манай одоо эрдэмтэд ингээд цуглдсан байгаа. Ер нь бид энэ эрдэмтдийнхаа үгийг маш сайн сонсдог, баялал хийж байгаа.